Олон улсын оюутны спортын үзэл санааг дэлгэрүүлэх үүднээс бага олимп хэмээгдэх дэлхийн оюутнуудын универсиад наадмын мэдээлэл сургууль сурталчилгааг хөгжүүлэх судлаач багш дасгалжуулагч оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилготойгоор Монгол Улсын багшийн их сургуультай хамтран универсиадын танхимыг анх удаа Монгол Улсын боловсролын их сургуулийн салбар биеийн тамирын сургууль дээр өнөөдөр нийлээ. 200-аад орны 10,000 гаруй тамирчид ордог. Энэ наадмын үзэл санааг Монголын ард түмэн оюутан залуучуудад хүргэх явдал бол их чухал байж ирсэн. Тэгээ бид нар энэ ажлынхаа ажлаараа энэ универсиадын боловсролыг оюутан залуучуудад олгох ийм үйл ажиллагааг эхэлж байна. Энэхүү универсиадын танхим нь Монгол Улсын багшийн их сургуулийн болон бусад ихтэй сургуулиудын хооронд ашиглагдах бөгөөд оюутан залуучууд багш дасгалжуулагч тамирчдын мэдлэгийг хүрээгдүүлэх, тэдний танин мэдгүү тусдын болох эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн чөлөө цагийг зөв зөвхөстэй өнгөрүүлэх, сургуулийн дотоод соёл үзмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэртэй юм а. Түүнчлэн Монголын оюутны спортын холбоо энэ онд оюутны спортоо универсиад наадам нэртэй номыг хэмлүүлэн гаргахаар бэлтгэж байгаа юм байна. Энэхүү номыг боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас ихтэй сургуулиудын биеийн тамирын хичээл сургуультанд ашиглуулах шийдвэрийг мөн гаргасан байна.